За. Сүүлийн үед Rocket Bay гэдэг нэг бацаа од болоод ах шиг байна. Носон чавх. Энэний талаар нэг хоёр үг хэлье. Rocket Bay бол хинч биш. Нохоо бас. Би энэ үгэндээ эзэн болно. Тий. Тэгсэн мөртлөө яага од болсон гэж зүгээр л оонуудын оркуудын буянгаар од. Яасан бэ гэхээр нэг оркууд чи хил ус байхгүй. Тэгээ нэг хил усгүй болохоор яах нэг хилтэй хүн гараад ирэнгүүт чинь дуундаа бас ганц нэг тийм ээ англи мангли үг авчуулчихгууд чинь тэгээд лаг гэж ойлгоод тэгээд нэг баахан Америкийг яриад тэгээд од олцсон шүү. Түүнээс биш яг авиасаараа шүлэг мүлэг илдэг бангаа бичээ тэгээ од олцсон юм ерөөсөө байхгүй. За нэг тийм байна. Хоёрдугаарт за 2010-ад оны үед за 7 8 9 оны үед ч юм уу 9 оны үед ч юм уу Rocket Bay ч нэг дуулах гээд ирсэн юм а. Тэр чинь хэдэн он юм бэ? 7 8 онд юм уу? Мартчихжээ. Хин ч биш юмнуудыг чинь ингээ мартчихад байх. Өршөөгөр хин нэг бол санаа шүү. Юу яасан? Энд чинь нэг Америкаас нэг Jimmy-тэй нэг дуу муу хийж мийгээд микрофоны ард мард энтергээд юмсан ч аах. Дуулж анх яасан. YouTube дээр нэг хөөрхөн од болсон юм байгаа. Тэр үед чинь бол яасан бэ гэхээр тэгэхээр манай хипхопчуд гэдэг чинь ямар ч боловсралгүй гараад байлаа шүү дээ. Юун англи хэл мэлтэй болох нь битгий хэл заяа. Англи хэлтэй хүн байх нь битгий хэл заяа. 10 дугаар анги төгссөн хүн байгаагүй бодохгүй юу? Ямар сайндал манай муу 1-р оруулалтын Power гэдэг нэг ах байсан. Тийм ээ? Атма манай 1-р оруулалтын Атма. Тэр ах чинь нэг 10 дугаар анги төгссөн байсан байхгүй юу? Тэгээд нөгөө 10 дугаар анги төгснөөрөө тэр хипхопчдын дотор амар боловсралтай нь болж хувраад тэгээ манай хүн чи хипхоп холбооны ерөнхийлөгчээр сонгогдчихлаа шүү дээ. Нэр жинкнээс хипхопчд дотор заяа англи хэлээр битгий хэл заяа 10 дугаар анги төгссөн хүн байгаагүй. Ямар сайндаа л 10 дугаар анги төгссөн ганцхан хүн байсан Power хипхоп холбооны ерөнхийлөгч дижиталын Power ах байж таарад тэгээ манай хүн чинь хипхоп холбооны ерөнхийлөгчээр сонгогдчихлаа шүү дээ. Хамгийн боловсралтай. Тим нөхдүүд дотор чинь нэг Америкаас нэг англи хэлтэй хүн ороод ирэхээр чинь тийм ээ. Тэгдээ ингэдэй Америкт тэгдээ хипхоп ч ингэдэг байхгүй юу маахгүй юу тэргээ баах юм яриад. Тэгээд наадах ч од болцсон байхгүй. Түүнээс биш наад чинь нэг тийм авиастай лаг магдаа од болоод байгаа юм биш. Тэгээ яг сүүлийн үеийн залуучууд ч гэсэн ялгаа байхгүй шүү дээ. Хэл устаа хүн байхгүй шүү дээ. Зайл. Тэр нэг л яг тэ зайлт. Тийм л байна. Баярлалаа баяртай.